NBA тоглогчдын авиас хэр хүчтэй вэ? Шинжлэх ухаан танд хэлж байна. Энгийн хобби тоглогч NBA тоглох боломжгүй. Эхлээд Кевин Лав гарч ирнэ. Тусгай биеийн тамирын үзүүлбэр дээр 350 кг нэмэлт сумо бүхтэй нүр тулж, сумо бүх өөхөн жингийн давуу талыг ашиглан хүчтэй мөргөлдөөн хийсэн ч Лав хүч чадлаараа тогтоон зогсоогоод өрсөлдөгчийнхөө эсрэг 50 бөмбөг аваад хялбархан тоглолт хийсэн. Тэмцэх үеийн биеийн хүчний гайхалтай хяналт үнэхээр гайхшрамар санагдсан. Дараа нь Джейсон Тэдум гарч ирнэ. Бостон Селтиксийн ахлах тоглогч. Түүний үндсэн хүч нь гайхалтай. 20 кг жинтэй хуйг өмссөн ч тоглолт хийх үйлдэл нь гайхалтай. Ямар ч сааталгүй түүний биеийн хязгаарлалтыг судлахын тулд ажилтнууд хуйгны жинг 40 кг хүртэл нэмэгдүүлсэн ч Тэдум хялбархан тоглолт хийхээс гадна өсөлтийн өндөр нь ямар ч ачаагүй нөхцөлтэй харьцуулахад ялгаагүй байв. Энэ нь түүний үндсэн булчингийн хүчийг тодорхой харуулж байна. 3 оноо шидэлтийн тухай ярихад Клей Томпсоныг дурдахгүй яах вэ? Өрөн харанхуй, харагдах байдалгүй туйлын нөхцөлд Томпсон 3 оноо шидэлт хийхэд онох хувь нь 80% хүрч түүний бэхжсэн шидэлтийн техник мөн гайхалтай орон зай мэдрэмжийг харуулж шидэлтийн бурхан хэмээх цолн үнэн зөв. Дараа нь Кевин Дюрантийн давтгааны чадварыг шинжлэх болсон түүний хамгийн хурдан өөрчлөлт ердөө 0.38 секунд зарцуулсан. Энэ хурдан Аллен Айверсонийхтай бараг л тэнцүү. Тэрээр Айверсоноос 23 см өндөр, 34 кг илүү жинтэй. Ийм их биеийн ялгаатай ч хурдан өөрчлөлт хадгалах боломжтой нь түүний дайралтын бүсэд маш их аюул учруулж хамгаалалтыг бүр хэцүү болгодог. Жавел Макки 2 м 13 см өндөртэй. Хүзүүний урт нь 2 м 29 см. Түүний хоёр гарын урт Яо Мингийн өндөрөөс урт. Нэг тоглоомын туршилтанд ажилтнууд нэг аяга сүүнд 3 м 35 см өндөртэй сагсанд тавьсан. Макки хүчээр үсрээд хялбархан жигнэмгээрээ сүү түргэж чадсан. Түүний гайхалтай өсөлт урт гар нь насан бөмбөгийн доод хэсэгт хүчрэг удирдлагуудыг бий болгодог. Эцэст нь энгийн хүнтэй төстэй биетэй Азия Томас тэрч байтугай дриблинг шидэлтээрээ онцгой авьяасаа харуулсан. Дриблинг хийхдээ биеийн төвлөрлийг 44 см хүртэл доошлуулдаг. Энэ нь энгийн гал унтраагч өндөрөөс ч доогуур. Талах давалтыг даван туулсны дараа тэр 70 градусын өнцгөр хачиргалтай шидэлт хийж чаддаг. Тооцоолсноор хамгаалагчийн шидэлтийг хаахын тулд 4.1 м өндөр өсрөх хэрэгтэй. Оргил үеийн Дуайт Ховард хамгийн өндөртөө 3 м 83 см л хүрч чаддаг. Энэ Томпсон хит хүчрэх чадварыг харуулж үүнийг үнсний дараа та мэдэх болно. Энгийн хүн яагаад NBA-гээс холбоо.